Орой минь төргийн үзэгчтэй. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1998 онд төрийн сойрхолд ардын уран зохиолч Боугийн лавг сүрэнгийн тамгагүй төр эмгэнэлч жүжиг драмын театрын тайзнаас тавигдж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад найруулагч Баатар шинэ өнгө төрхөөр шинжилэн найруулж үзэгчдийн хүртэл болгож байна. Тамгагүй төр эмгэнэлч жүжиг нь төр усаа бүтэн үлдээхийн төлөө өөрийн хайртай бүхнээ золиосолж буй хүннү усын хааны эмгэнэлт хувь тавиланг өгүүлдэг юм. 1998 онд урлагийн гавьяа цэцгэлтэн найруулагч Найдан Дорж тамгагүй төр жүжигийг тайзнаа тодоор тамгалж байсан түүхтэй. Өвгөн найрагчийг дурсаж, оюун санааны өв сангаас театрын тайзнаа 3 дахь удаа амьлуулахаар онгод авьяас хөдөлмөрөө нийтгсэн олон чадварлаг уран бүтээлчийн багийг Баатар найруулагч бүрдүүлжээ. Энэ багийн бүрэлдэхүүнд Золо Брос циркийн 9 өрлөг хамтлагийн уран бүтээлчид болон Монголын орлон тоглогчид, дуу авьяа хөгжмийн найруулагчид, торог салооны дизайнерууд, археологч, соёл түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн байна. Мөн үндэсний урлагийн их театр болон улсын драмын эрдэмийн театрын уран бүтээлчид нэгэн тайзан дээр гарч байна. Энэ зохиолыг тайзнаа амьдруулахад их найрагчийн гүн агуулга утга санааг алдагдуулалгүй бичсэн мөр бүрийг амьдруулахад дүр бүрийн өгүүлэмж, түүнийг тодтох хувцас, орчин гэд олон зүйлтэй тулгарсан дамжиггүй. Тиймээс ч одоогоос 2 жилийн өмнөөс найруулагч судалгааны ажлаа эхэлсэн байна. Судалгааны ажил гэдэг нь одоо бидний жүжигнэр хэрэглэж байгаа хувцас хэрэглэл тэгэл энэ оролцож байгаа сэлэм одоо бүхий л одоо хэрэглэлийг хүннү үеийн түүний одоо байж болох ном, сэтгүүл бүх юмнаас судалсан. Тэгээд Орос, Англи, Монгол гэсэн номн дээр судлаачны багийг бүрдүүлээд ингээд ихний ээлжинд хувцсныхаа сонголтыг дөрүүдээ зоож эхэлсэн. Ямар хувцс хаан өмсөх вэ? Ямар хувцс хаан одоо чимэглэл байх вэ? Ямар малгай гутал байх вэ? Одоо энэ бусад одоо оролцогчд маань ямар байх вэ гэдэг энэ судалгаа гаргаад үүнийхээ үндэслээд одоо нэг ширхэг бүгд хийгээд за ингэж жүжигчтэй өмсөж үзүүлсэн. Жүжигчтэй бас сонголтоо хийсэн. Олон жүжигчдээс энэ одоо тайзан дээр байгаа жүжигчдийг сонгосон. За ингэж сонгосныхаа дараа бол бүх жүжигчтэй биедэнд тааруулж хувцсыг оюулсан байгаа. Хувцсны чимэглэл дээр бол мэдээж нөгөө хүннү үеийн олдвруудыг бид ашигласан. За энэ хүннү үеийн олдвруудаар хааны дээл ямар байсан бэ? Нөгөө судалгааны баг маань ийм байсан юм байна гэдэг загварыг бид гаргаж өгөөд зургийг бидэрт өгөөд за энэ олдвор дээр бол ийм одоо бугун өшөө байна. Бугун өшөөний одоо бугун ийм чимэглэл байна. Дээлэн дээр нь янз янзын чимэглэлүүд байна гэдэг. Энэ зэргийг бол бүгдийг цутгуулад хийлгээд ингэж хийсэн байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд бид нар үндсэндээ за 2 жил хугацаа хийсэн гэсэн үг. 21-р зуунд театрын урлаг ямар байх ёстойг харуулахын тулд анх удаа Монгол залуусын инженерчлэл уран ухаанаар өгсөрч бүтээсэн босоо тэнхлэгээр хэдэнтэй өөрчлөгдөх хөдөлгөөнд тайзыг зохион бүтээжээ. Мөн энэ удаад тамгагүй төр жүжигийг физикал драмын төрлөөр тайзнаа тавьж байгаагаар онцлог юм. Тухайлбал жүжигийн үндсэн шугам, уламжлал, ёсоор өрнөх боловч дөрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг бүжигчдийн чөлөөт сэтгэмжээр тодотхон илэрхийлжээ. Физикал гэдэг маань ер нь хөдөлгөөн бас нэг тийм одоо 60-70% таа тий байх ёстой гэж яригддаг л да. Гэхдээ найруулагч өөрөө ингээд бүжигчтэй холбож жүжигчний сэтгэл дотор өрнөж байгаа тэр зөрчил үйл явдлуудыг бүжигчнээр дамжуулж харуулах юм хүсэлтэй байсан. Тамгагүй төр жүжигийн уран сайхны удирдагчаар урлагийн гавьяа цэцгэлтэн Цог гэрэл, зохион байгуулагчаар урлагийн гавьяа цэцгэлтэн Отгон баг, зөвлөх продюсераар урлагийн гавьяа цэцгэлтэн Цэрэн Самбуу, редактораар Хасар, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан Хашхүү болон урлагийн гавьяа цэцгэлтэн Баярбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяа цэцгэлтэн Бэрва, соёлын тэргүүний ажилтан Одвэр, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Ган Зоригнаар тус ажиллажээ. Жүжиг гэдэг маань нэг гоё онцлог юм зүйл нь юу гэдэг вэ гэхээр тоглолт бүр дээр тухайн уран бүтээл жүжигчид тавигдсан тавилтаасаа хальж гарахгүйгээр өөртөө боловсруулж дутуу байгаа юмаа илүү гаргахтай ингээд боловсруулах төшөө хийгдээд дахиад сайн боловсруулалт хийгдээд явж явах юм одоо боломжууд байдаг байхгүй. Тэгвэл мэдээж үндсэн тавилт өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд тоглолтоос тоглолтод олж авах ч гэдэг юм уу те жоохон нэмэх өөрийнхөө
тухайн дүр дээр нэмж хачирлах эсвэл илүү байгаа юм хасах ч юм уу ингээд ийм боломжууд байж учраас өшөө гоё янз сонирхолтой болол явж байна л да. Анх тайзнаа тавигдахад Арчуг хааны дүрд ардын жүжигчин Жамсранжав, хааны өрлөг Эгэргийн дүрд ардын жүжигчин Цэрэн давуу тоглож байсан бол энэ удаад Арчуг хааны дүрд соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ байлаа. Эгэрэг түшмлийн дүрд гавьяач жүжигчин Болд Эрдэнэ нар тоглолоо. Харин Цэцэр хатны дүрд гавьяач жүжигчин Уран Чимэг, Гүргэл хатанд соёлын тэргүүний ажилтан Дөлгөөн, Том хүү Ачрын дүрд соёлын тэргүүний ажилтан Дорж Сүрэн, Баг хүү Хүчирт соёлын тэргүүний ажилтан Шин Баяр, Бөөгийн дүрд ардын жүжигчин Хөлбөрийн Баатар Цэрэн давуу нар тоглолоо.